байгаамаа. Өчигдөр нөгөө Баянган хорооны хуралдаар цөөнх болсон л да. Ямар асуудал хэн цөөнх болсныг энэ танилцуулгад биччихсэн байна л да. Тэгээд ямар асуудал яригдсан юм гэхээр энэ цөөнх болсон гишүүд Баянган хороо дэмжээгүй гэдэг саналыг хуралдаар хураалах хэрэгтэй. Энэ хориг хүлээж авсантай холбогдуулан хуульд өөрчлөлт орж байгаа учраас тэр араамн дотор нь гишүүд гаргасан саналаараа чуулган дээр саналаа хураалах хэрэгтэй цөөнх болсон ч гэсэн асуудал яригдсан юм. Тэгсэн эднэр тэрийг хураалахгүйгээд хаагаад байгаа байхгүй юу? Ингэж болохгүй шүү дээ. Ерөнхий дэглэм журмаараа энэ араамн дотроо байгаа бол Баянган хороонд дээр гишүүдийн уланхий санал аваагүй саналуудыг их хурлаар ердийн журмаараа хэлэлцээл цаашаа явуучих бололцоо байгаа юм л да. Ингэх нь үгүй юу? Тэр тараасан юм надад авид ирээ. Хуульзан байнгын төгөлтэй. Танилцуулга нь байгаа нөгөө санал нь байгаа. Нямд орж гişүүнд ирчээд дээ штэ. Над яга ирэхгүй байгаа.